За сайн байцгаана уу? Оройн мэнд манай ээлжид хоолны хичээл эхэлж байна. За би энэ хоолны хичээлийн 1-р хэсгийг англи хэл дээр сая оруулчлаа. Манай одоо англиар ярьдаг кастомерууд маань энэ блогынхаа юг видеонд оруулж өгөөч гэд гуйсан. Би тэг өмнө нь биний монгол хэл дээр блог хийж байгаа видеонууд зөндөө байгаа учраас би нэг хэсгийг монгол англи хэл дээр сая хийчлээ. За сая үзэж амьдсан хүмүүсүүд нь харсан ба үзээгүй хүмүүсүүд нь буцаад ороод хараад үзчихэж болно. За тийм болохоор миний одоо блог маань 9 минутын дараа болох гэж байгаа учраас би хурдхан яаж монгол хэл дээр яаж энэ блогоо яаж амархан хурдан манай энэ цахилгаан тоон дээр хийж байгааг зааж өгье. За энэ цахилгаан юун дээр хайруулын тавган дээр хийж болно. Манай будаа агшаагчин дээр хийж болно. Яг адилхан зарчмаар, окей? Нэг нь өндөр, нэг нь намхан тэгэл болоо. Ерөөс өөр ялгаа бол байхгүй. За би энэ дээр ерөөсөө тоогоогоо халаагаад 350 градусаар тоогоогоо халаагаад би юугаа хоньны хавиргануудаа хийсэн. За хоньны хавирга байхгүй бол ямар ч хоньны махаар хийж болно, үхрийн махаар хийж болно, чикентэй хийж болно, юу л бол юу хийж болно. Тийм болохоор өнөөдөр би хоньны хавиргаар хийсэн. За хоньны хавиргаа халаасан тоогоон дээрээ хийгээд 5 минут 10 минут болгоод тэр хоорондоо мах болж байгаа хоорондоо би салаад мастрынхаа машин дээр 2 номерын гутган дээр луун хийсэн байгаа. Нэг бүтэн луун хийсэн. За нэг бүтэн цагаан сонгоныг би 3 номерын гутган дээр цагаан сонгон хийсэн. Бүтэн нэг сонгон хийсэн байгаа. За тэднэрийг бүгднийг би юун дээр махан дээрээ хийгээд махан дээрээ би өөр юу хийсэн бэ гэхээр энэ garbanzo beans гэдэг chickpeas гэдэг garbanzo beans гэдэг янз янзаар нэрлэдэг ийм chickpeas бас ийм нэг can хийсэн ба энэ бол organic нөгөө Trader Joe-ийнх байгаа. Тэгэхээр дэлгүүр болгоно янз бүх дэлгүүрүүдэд энэ байгаа. Тийм болохоор энэс нэг can хийсэн байгаа. За дээрээс нь би үзэм хийсэн. За үзэм хийгээд тэгээд лаврын навч саримсаа би тэр чигээр бүтнээр одоо би онгоолгоо та нарт үзүүлнэ яг юу хийсэн байгаа. Тэгээд би бүгднийг хийгээд амтлагчудаа бүгднийг давс, перц, cumin хийсэн. Cumin-ыг одоо нөгөө монголоор нэрийг сайн мэдэхгүй байна. Cumin хийсэн. Тэгээд давс, перц, жоохон би юу хийсэн? Turmeric хийсэн. За дээрэс нь би сая Турк явахдаа бас нэг Туркээс ийм нэг амтлагч авчирсан. Би Турк, Мөрг, Арабын орнуудаар явахдаа ялангуяа тэдний гой амтлагчуудыг авчирдаг. Энэ болохоор зүгээр ингээд янз янзын ийм одоо амтлагчуудыг ингээд микс хийсэн ийм улаан өнгөтэй ийм юуны махны ийм амтлагч байсан би. Тэгээд тэрийг нь аваад энээс бас жоохон хийсэн. За тэгээд би тоогоогоо бүх будаагаа хийгээд усаа тааруулаад усаа яаж тааруулах вэ гэхээр ерөнхийдөө нэг аяг будаа нэг аяг ус. Гэхдээ ерөнхийдөө нөгөө ямар тоогоонд хийснээсээ шалтгаалаад өндөр тоогоо, намхан тоогоо одоо энэ шиг одоо намхан тоогоогоос шалтгаалаад ус чинь яг ингээд бүтэн будаагийн чинь бүрхсэн байх хэрэгтэй шүү. За тийм болохоор усаа дэндүү багтуулчих, дэндүү бас их ус хийх ямар шаардлагагүй. Яг тэгвэл ус чинь яг л энэ нөгөө будаа ийм хэмжээд бол яг тэр будаагаал давсан л ус байхад л хангалттай гэсэн. Ерөнхийдөө нэг аяганд нэг аяг усны харьцаатай л хийхэд ерөнхийдөө боломжийг. За тэгээд би дараа нь одоо блог маань болоод унтарсныхаа дараа би ногоон green peas гэдэг ногоон горох хийгээд ногоон сонгон хийж өгнө. За энэ хоёрыг л одоо ингээд боссныхаа дараа хамгийн сүүлд энэ хоёрыг нэмж өгнө. За тэгээд тоогоогоо яаж юу яах вэ гэхээр энэ electric skillet-ийнхаа за би энийг ахад extract залгаад та нарт үзүүлье. Electric skillet-ийнхаа байна шүү дээ, тий? 350 градусаар мах идрээ бүх юма хийгээд юу ясны бүх юма хийснийхаа дараа унтраагаад температур дээрээ дараад тэгээд доошоо энэ сум руу доошоо rice 1 rice 2 гэж байгаа. Окей? Ингээд энэ будаа агшаагчийн чин юу тохируулга энэ цахилгаан юунд ч байгаа, хайруулын тавгт ч байгаа, будаа агшаагчинд ч байгаа. Тийм болохоор манай энэ хоёр цахилгаан тоглолт хоёуланд нь будаа агшааж болно гэсэн. Тэгээд бүх юмаа хийгээд будааныхаа ус мусыг бүх юмгээ тааруулаад rice 2 гэдэг сеттинг дээр нь тавиад тэгэл орхичихно. Өөрөө энэ маань температураа дээшээ доошоо болгоод бүх юмаа юу яагаад зохицуулаад одоо энэ дээр юу ч хийхгүй ингээл хараад зогсож чинь гэсэн. Тийм болохоор би нөгөө англи хэл дээр хийсэн түрүүчийн видеого унтраагаад одоо ийм юм болдгоо би тэгээ зургийн дараа нь видеоныхоо доор тавья гэж хэлсэн байгаа. Тийм болохоор
ерөөсө процесс маань аюу амархан. Бүх юмаа нэг ерөөсө тогоондоо хийгээл таглаад, окей? Бүгднийг таглаад rice 2 будаа агшаагчийн тохируулагч дээр тавиад тэгэл ерөөсө болоо. Тэгээ будаа агшаагч маань ерөнхийдөө нэг 25 минутанд хоолч ерөнхийдөө 20-25 минут хэр зэрэг их будаа их хэмжээний хоолноос шалтгаалаад нэг ойролцоогоор 20-25 минутын дотор болчихж байгаа. За цаг маань 20 минутын өмнө энэ салаад мастрын маань цаг нь одоо ингээд хардаа ингээд цаг нь ингээд би та нарт энд үзүүлээ ингээд өөрөө ингээд яваад эхэлнэ. 20 минутаас эхлүүлээд тоолоод эхэлнэ. За тэгээд яаж тоолдог вэ гэхээр 20 минутаа 19, 18, 15, 5, 10 гэдэг ингээд багасаар 1 минут үлдсэний дараа 1 минут нь өнгөрсөний дараа 150 градус дээр зогсчдөг. 150 градус гэдэг маань одоо зүгээр одоо будаа агшаагчийн юугаар ярих юм бол одоо keep warm гэдэг setting одоо халууна барайл байж гэсэн. Залгаатай тоогооч залгаатай байх юм бол тэр 150 градус дээр 12 цаг хоолны чинь халууныг бариад байх боломжтой гэсэн. Тийм болохоор энэ маань айгүй амар ингээд тохируулаад ингээд залгаад бүх юм чи ингээд тохируулаад тавьсан байхад одоо ингээд тоогоогоо хараад зогсоод галтгоондоо эргэлдэх байх ямар шаардлага байхгүй. Гадаа гараад хүүхдээ сургуулаас нь очиж авч болно тийм үү? Дээшээ гараад гэр орноо цэвэрлчээ доошо буугаад ирэхэд чинь хоолчин бэлэн 150 градус дээр халуунаа бариад ингээд халуунаараа хоолчин бэлэн байж гэсэн. Итгэхэд ерөөсөө бэлэн. Тийм болохоор энэ электрикийн тоогоонуудын маань одоо ерөөсөө ганц одоо гол бенефитүүд нь ерөөсөө тохирууллаа, цагаа тавилаа, юмаа тохирууллаа, тэгэл мартлаа. Хоолч өөрөө болоод өөрөө тэр дотор бүх юмаа болоод дуусчихж байгаа гэсэн. За одоо 3 минутын дараа манай плов маань болох гэж байна. За би 3 минутын дараа онгоолгоод энэ хөлтөөсөн горохоо ногоон сонгоно хийгээд холиод тэгээд тагийн таглаад дахиад нэг 2-3 минутын дараа энэ горох маань ерөнхийдөө халуун тоогоондоо өөрөө халаад болчихно гэсэн. Энэ маань ерөнхийдөө ингээд удаан болгоод халаагаад авах ямар шаардлагагүй. Тийм болохоор энийг би хамгийн сүүлд энэ хөлтөөсөн горохоо хийж байгаа. За миний энэ авсан болохоор энэ sweet peas гэж байгаа. Sweet peas энэ organic sweet peas байгаа. Энэ маань ерөөсөө юугээр одоо би одоо хоол болгондоо баг шүлэндөө, хуургандаа, пловондоо, будаандаа бүх юмдаа энэ горох хийдэг. Яа тэгэхээр горох маань тийм үү natural collagen үүсгэдэг гэдгээрээ бас их чухал байгаа. Мэдээж ногоон өнгөтэй бид нэр юмнууд аль болохоор ихийг идэх хэрэгтэй. Тэрэн дотор төмөр байгаа, олон янзын төрлийн витаминууд байгаа. Дээрээс нь энэ горох маань энэ sweet peas гэдэг энэ горох маань natural collagen байгаа. Тийм болохоор бид нэр энэ powderтай collagen уух биш хоолноосоо зөв коллаген авах юм бол биднэрт илүү шингэт сайтай, хүний биений эрүүл мэндэд сайн тийм үү? Илүү дутуу одоо юу зарлага байхгүй. Одоо дэлгүүрүүдэд байгаа энэ коллагенууд ч амар үнэтэй шүү дээ. Ийм жижигхэн ийм сав одоо гайгүй брендний коллаген бол минимум $25-30 байдаг. За энэ хөлдөөсөн frozen peas Америк дэлгүүр $50. За $2 ямар ч байсан хүрхгүй. Органик нь шүү дээ. Органик ийм жижиг уут юу маань коллагены үннээс тийм үү 20 30 40 50 дахин илүү хямдхан тэгсэн мөртлөө бидний биед хэрэгтэй одоо энэ коллагеныг ингээ natural одоо үүсгдэг гэдгээрээ одоо би энийг та нарт тийм болохоор хуургандаа шүлэндөө одоо хийж байгаа бүх хоолндоо зүгээр цагаан будаа агшаасан ч гэсэн цагаан будаан дотор ингээ холиод энэ горохноос сайн идээрээ өдөр тутмынхаа хоолнд бас оруулаарэ гэж хэлмээр байна. За тэгээд одоо манай будаа агшаагч маань 1 минутын дотор дуусна. Энэ гарбанзо бин бас айгүй хэрэгтэй. Энэ маань бас одоо махны оронд бас тийм үү одоо протеин юутэй, файбер ихтэй, одоо хүний одоо нөгөө гидсэнд байгаа юуг хор одоо токсинс хэрэгтэй хэрэггүй юм чинь гадагшлуулахад аюу хэрэгтэй. Энүүгээр нөгөө нэг та нар мэдтгүүгүй юу нөгөө юу бас хийдэг. Энийг одоо блендерт хийгээд болгоод блендерт хийгээд нөгөө олив ойл янз янзын одоо амтлагч хийгээд энийг блендерт хийгээд юу яах юм бол эн чинь нөгөө юу болчдөг. Нөгөө англи нэр нь одоо орж ирдэг бай. Нөгөө ингээ чипс микстэй идээд идэг шүү дээ талах малахтай холиод идээд идэг юм creamy. Нөгөө тийх нэрийг мартцсан. За толгоонд орж ирэхэд би та нарт дараа нь хэлчихвээ. За тийм болохоор эннээс бас хийгээд будаатайгаа ингээ холиод идэхээр бас амар гоё. Окей. За дээрэс нь бид нөгөө плов хийж байгаа учраас би өнөөдөр хоньны махтай хийсэн.
хэрэгтэй. Заавчгүй хоньны зарим хүмүүс нөгөө хүүхдүүд нь хоньны махан дургу мургу гэдэг хүмүүс байна. Үхрээ махтай хийж болно, чикентэй хийж болно. Тэг ямар л бол ямар махтай. Махгүй хиймээр байвал мөөг хийж болно. Махгүй одоо плов хиймээр байвал мөөгтэй хийж болно. Мөөг маань яг амтахад яг мах шиг амтагддаг мөртлөө махгүй гэсэн үг тийм үү. Тийм болохоор мөөг хийж болно. Одоо зүгээр ногоотой хийж болно. Заавалчгүй мах хэрэглэх шаардлагагүй гэсэн үг. Окей. За тийм болохоор одоо юу маань? За одоо та нар хараарай. Ингээд юу маань температур маань ингээд нэг түрүүн 5 минут байсан тий. Одоо ингээд цаг нь дуусаад 150 градус болсон. Окей. За би та нарт одоо юугаа камера жоохон орчуулад онгойлгож үзүүлье. За заримдаа манай тоогоонууд нөгөө нэг хоолнд болсны дараа нөгөө юу н вакуум системтэй болохоор ингээд таг нь ингээд төгжигдчихдэг. Ингээд сорогдоод төгжигдсэн байд. Тийм болохоор тэр төгжигдсэн энэ тагаа яаж онгойлгох вэ гэвэл зүгээр жоохон ингээд сэгсрээд ингээд эргүүлчихэл жоохон агаар ороод ингээд онгоч. Окей. За ингээ уур нь ингээ гарч байгааг та нар харж байна уу те? Ингээ шууд уур нь гарч байна. Тийм болохоор энэ маань одоо гэрээр дүүрэн хоолны үнэр үнэртэхгүй үнэр нь ингээ тогоон дотор байна гэсэн үг. Окей. За ингээ та нар хараарай. Ийм гоё махан бүх юм нь ингээд нэг жигэд бүгд болцсон. Би сармисаа бүтнээр нь ингээ хийчдэг байгаа. Арилгахгүй шууд ингээ бүтнээр нь хийцэн. Тэгээ одоо энийг за би танаас гаргаад үзье. Эхлээд нөгөө ногоон юугаа хийгээтэй. За тэгэхээр энэ маань будаа маань болцсон, мах маань болцсон. Энэ хавирганаас маань гоё ингээд өөрийнх нь махных нь тос гарсан. Би энэ дотор нэг ширхэгч, нэг тусалж илүү экстра тос хийгээгүй. Тэгэхэд маань энэ плом маань аюу гоё юм шүүстэй, тослог гоё болсон байна. Яг үл энэ махныхаа, энэ хавирганыхаа ясныхаа өөх нь хайлаад ингээ гоё маханда шингэсэн байгаа байхгүй. За та нар энд байсан бол өстой супер гоё үнэртэж байна. За дээрэс нь бид нар одоо ингээ хөлдөөсөн юугаа хийгээд хөлдөөсөн горохоо дээр нь хийгээд окей. Би энэ чинь ногоон сонгон бас бэлдсэн. Ногоон сонгоноо бэлдээд окей. За ингээд халуун хоолтойгоо зүгээр ингээд хутгаал горох маань тэгэхээр яг гоё ногоон өнгөөрөө өнгөлөг гоё амттай ингээл халуун тогоондоо өөрөө болчихно гэсэн. Ерөөсө хэдэн секунд минутын дотор л болчихно. Тийм болгоо тэгэж эрт горохоо хийгээд удаан болгоод авах шаардлага байхгүй. Одоо ингээ өөрөө болчих. Ийм гоё өнгөлөг харж байна уу та нар те? Ийм гоё өнгөлөг, гоё шүүслэг плов болсон байна. Би будаанаас амсаад үзээтгэе. Би өнөөдөр бор будаатай хийсэн. Өстой супер гоё амттай болсон байна. За би та нарт нөгөө сармисаа үзүүлье. Та нарын сармис хардаа. Энэ хардаа энэ сармисыг ингээд бүтнээр нь ингээ хальстай болгочхоор ингээд шахаал харж байна уу те? Ингээ хальстайгаа шахаад ийм гоё roasted ийм гоё амттай сармис. Тэгээ шууд пловтойгоо ингээд нэмээд хийчиж болно. Эсвэл ингээ хүн болгоных нь тавган дээр ингээд нэг ширхэг тавиад өгчөд ингээд гоё хоолтойгоо энэ айгуу гоё амттай. Та нар ингээд идээд үзээрэй. Айгуу гоё сармис гоё амттай болно. Окей. Тэгээ би ерөөсөө ингээд буцаад пловнд ингээд бүтнээр нь ингээд хийчдэг байгаа. Эсвэл ингээд хүмүүсүүдийн шууд юун дээр нь пловн дээр нь юун дээр нь тавган дээр нь шууд ингээд нэг нэгийг тавиад өгчдөг байна. За одоо яг хавар одоо ингээд ханиад ихтэй байгаа. Гадуур бол нилээ хүмүүс ханиад бас ихтэй байлээ. Тийм болохоор ингээд сармис аль болохоор өдөр болгоныхоо хоолнд сармисаа хийж байгаарай. За ингээд плов маань бэлэн супер хурдан амархан өнгөлөг гоё амттай хоол ерөөсөө 30 минутын дотор ингээд плов болчихж байгаа. Тийм болохоор манай энэ цахилгаан тоогоотой айлууд ийм амархан улаан агшаагчийнхаа юун дээр тохируулагч дээр тавиад ерөөсөө гар хүрхгүй ингээд амархан болчихно. За зүгээр жирийн тоогоон дээр хийх юм бол бас плов хийх ерөөсөө супер амархан. Яг адилхан махаа жоохон хуураад бүх юмнуудаа хийгээд усаа тохируулаад дунд зэргийн гал дээр тавиад дунд зэргийн гал гэдэг маань 5 6 гэсэн үг тийм үү пилетгэний югаар ярих юм бол 5 6 дээр тавиад хонх дуурсны дараа хонх гэдэг маань одоо nutrition protector гэдэг аа тийм nutrition protector гэдэг нь шимт хижээлийг хамгаалагч тийм. Тэгэхээр энэ хонх дуураад эхэлж байна гэдэг чинь тогооны чинь доторх температур
87 градус хүрчлээ гэсэн. 100 градус хүрэхгүй тийм үү? 100 градус өсөөд цаашаа яваад өгчхөөр болж байгаа хоолчин бүх нөгөө шимт хижээл, витамин, минералаа бүгднийг өндөр температур дээр ариутгаад устгахчиж гэнэ гэсэн. Окей. Тийм болохоор тэрийг болгохгүй тул энэ хонх ирж байгаа. Энэ хонх маань 87 градус болонгууд тогооны чинь доторх температур 87 градус болонгууд дуграад эхэлж байгаа. Тэр дуграад эхлэхээр галаа бүр 1 юм уу 2 дээр ингээд хонхчин дуграхаа болтлоо. Ерөнхийдөө нэг 2 номер дээр тавиад багсгаад галаа бүр лоо одоо болгоод галаа багсгаад тэгээд ерөөсөө 20 минут тавихад плов бэлэн. Ямар ч тос хийхгүй, ямар ч илүү дутуу тос нэмж хийхгүйгээр махныхаа тостой ингээд гоё юу чин плов чин супер гоё амттай гоё болно гэсэн үг. Окей. За би тань нарт дахиад юунуудээ плавноос ааштуулаад үзүүлье. Ийм гоё өнгөлөг, ийм гоё амттай плов амархан 30 минутын дотор супер амархан. Ингээд хийгээд тавьчаад 150 градус дээр тавиад үлдээгээд явчих юм бол одоо жишээл ажилдаа явахаас өмнө те хүүхдүүд чинь сургуулаас ороод гэртээ ирэхэд халуун хоолн халуунаараа 150 градусаар зүгээр л халуунаа бариад түлэгдэхгүй, буцалахгүй, юу ч болохгүй халуунаараа ингээ хоолчин хүүхдүүд чинь цэцэрлэгээсээ сургуулаас орж ирэхэд хоолчин бэлэн халуунаараа ингээ хүүхдүүдийг чинь хүлээгээд байж байна. Нөхөр чинь орой тийм үү та нар идэж дуусаад юу яатсан бахад нөхөр одоо жишээлбэл нөхөр юм уу эхнэр нь орой ажилласаа орж ирэхэд 150 градус дээр тогоон дээр ингээд хоолыг үлдээгээд тавьсан бахад тэд нар чинь гэртээ орой ажилласаа орж ирэхэд хоол нь халуунаараа сайхан байж гэнэ гэсэн. Тэгэхээр ингээд ахаал нөгөө хоолыг халаагаал ингээд ажил төрөл болохгүйгээр микровейв дээр хэрэглэхгүйгээр халуун хоол гоё шин чирчигээрээ байж гэнэ гэсэн үг. Окей. Тийм болохоор шөлтөө хоол байна уу, хуурга байна уу, будаатай хуурга байна уу, юу л байна уу, юу вэ? Манай энэ тогоонд хийгээд 150 градус дээр тавьчихад гоё халуунаараа байж гэнэ гэсэн 12 цаг ингээд халуунаа барьж байна. Жишээлбэл пари болж байна тийм үү? Төрсөн өдрийн пари, гоё пари одоо цагаан сар, магаан сар байнга ингээ хүн орж ирж хахад хоол ингээ байнга халаагаад ах шаардлагагүй 150 градус дээр тавьчлаа. Махчин, будаачин, шүлчин одоо юу л байна те ингээд халуунаараа парины чин одоо үед ингээд байнга ингээ галтгооноттой зууралдахгүйгээр хоолчин гоё сайхан халуунаараа байж гэсэн. Яг энэ манай электрик энэ хариулын 5 манай будаа агшаагч 2 маань яг адилхан халуунаар барьна гэсэн. За өнөөдөр би энэ будаа агшаагчнда ясны шил гаргацсан бай. Та нарт би үзүүлэхэд ингээд албаар ингээд өөр саунд хийгээгүй ингээд байлгаж байгаа. Би ингээд ясаа хийгээд ингээд будаа агшаагчнда 2-3 цаг буцалгаад ясны шил гаргаад хүүхдүүдтэй ингээд байлгаж хахад бэлэн одоо би 7 хоногт нэг удаа ямар ч үсэн нэг удаа ингээд шил гаргадаг. Тэгээ тэрийг жижиглээд хөргөчөндөө хийгээд өдөр болгон жоохон орн гаргаж ирээд ингээд хүүхдүүдтэй шүл хийж болно те юу л бол юу одоо тэрэнд нь хуралтай шүл байж болно юу вэ будаатай шүл байж болно ногоотой шүл байж болно ямар л бол ямар шүл хийхэд бэлэн гэдэг хөргөчөнд чинь бэлэн шүл байж ах юм бол нэгдүгээр одоо тижээлтэй тийм зүгээр усаар шүл хийснээс энэ ясны шүлөөрөө шүл хийх нь бол нэгдүгээр гоё амттай хоёрдугаар тижээллэгтэй бүх одоо минерал витамин тэр дотор байгаа гэсэн үг. Окей. За би бас одоо юу яхаасаа өмнө видео дуусгахаасаа өмнө бас энэ сар одоо энэ 3 сард манай энэ промошн 80 жилийн ойгийн одоо ингээд салаад марсын 80 жилийн ой болж байгаа. Тэр промошн зориулаад тусгай хутганы сет гарсан байгаа. Энэ 3 сард одоо энэ хутганы сет маань 17 ширхэг ийм герман сайн төмрөөр хийсэн хутганы сет байгаа. Энэ дотор 6 стейкний хутганаас гадна бүх төрлийн одоо том хутгнууд байгаа. Нөгөө мах хэрчдэг, Япон том хутаг, дээрээс нь ингээд нөгөө яс шулдаг жижиг хутгнууд, помидор нөгөө хэрчдэг хутаг гэдэргээд талхны хутаг гэдэргээд бүх төрлийн хутгнууд энэ дотор орсон байгаа. Тэгээд 80 жилийн ойд зориулаад ийм гоё супер ийм сет гарсан байгаа. За манайхаас худалдан авалт хийгээд энэ сард одоо 3 сард манай сетнүүдээс авч байгаа худалдан авалт хийж байгаа айлууд байх юм бол манай сетнүүдтэй энийг үнэгүй бэлгэнд авах боломжтой. За манайхаас одоо сет авсан манай кастомерууд одоо ахиж энийг нэмж аммаар байх юм бол манад 3 айл санал болгоод манай хоолны хичээл тэр 3 айлаа гэртээ ураад авчирч болно. Бид нэр тэд айлууд ч очиод хийгээд өгч бол манай офис дээр ирж болно. Тэг яаж тохиролцоод 3 айл санал болгох юм бол
тэр 3 айл хоолны хичээлд суугаад энэ одоо хотхны сетийг бас үнгүй авах боломжтой. Тийм болохоор бид нартай холбогдоорой. Шинэ юм сурмаараа гэвэл бид нартай холбогдоорой. Манай хуучин кастомерууд байх юм бол тоогоо зөв хэрэгжилж чадахгүй байгаа, юмаа хийж чадахгүй байгаа, юмаа төлөөд байгаа ч юм уу, юу хоол нь зөв болохгүй байгаа тийм үү? Эсвэл одоо салаад мастрынхаа шин хоолнууд сурмаараа гэвэл надтай холбогдоорой. Би айлуудад одоо зөндөө айлуудын одоо парын дээр нь очиод зочин ирэхээс нь өмнө өөрт чинь цуг хоолыг чинь хийгээд бүх юм чинь бэлтгэлцээд бүх юм чинь бэлэн болгоод ингээ гараа явдаг байгаа. Тийм болохоор манай кастомеруудын бас миний одоо өөрийн одоо хувь одоо дилерийнхаа өмнөөс үзүүлдэг customer service маань одоо энэ тоогоо авсан хүмүүс маань зөв одоо тоогоо бүрэн хэрэгжилж сураасаа гэдэг үднээс тийм үйлчилгээ ямар ч үн төлбөргүй тийм үйлчилгээ бас үзүүлдэг. Тийм болохоор санаа зовлтгүй надтай холбогдоод манай тоогоо авсан кастомерууд маань надтай холбогдоод би гэрт ч очиод шинэ хоолнууд эсвэл өөрийн чинь дуртай монгол хоолнуудыг чинь ямар ч усгүй, тосгүй те эрүүл аргаар олон ногоо шимт хичээл ихтэй ногоонуудтай яаж гой одоо хоолнууд хийж болдгийг одоо та нарт үзүүлээд заагаад өгч болно. За дараагийн хичээлүүдээр би цовын зааж өгнө. Яаж ямар ч усгүй, тосгүй ногоотой гой цовын яаж хийж болдгийг та нар зааж өгнө. За дараагийн хичээлдэр ингээ хүмүүсийн ирж байгаа юунуудаас асуултуудаас тийм ийм хоолыг хийж сурмаар байна, тийм юм сурмаар байна гэд та нар надад комент бичиж болно. Тэгээ та нарын комментээс чи би харж байгаа дараагийнхаа хоолны хичээл дээр ямар хоол зааж өгөх үү гэдгийг шийдээд та нарт одоо дараагийнхаа хичээл дээр заагаад өгч болно. Тийм болохоор надад комент бичээрэй, асуух юм байвал мессеж бичээрэй. Тэгээ би ерөнхийдөө 24 цагийн дотор бүх одоо асуултуудад нь хариулт өгөөд асуух юм байх юм бол үн мөнтэй одоо мэдээлэл хэрэгтэй байгаа бол манай Salad Master Mongolia USA гэсэн пэйж байгаа. Тэр пэйж рүү холбогдоод энэ видеоны доор би линкийг оруулчихна. Тийшээ ороод бүх мэдээллүүд, бүх үн, бүх зурагнууд, бүх юмнууд тэнд дотор байгаа. Хэрвээ асуух юм байх юм бол над руу хувийн чатаар холбогдож болно. Миний утсаас залгаж болно. Манай Чикагод байдаг хүмүүс бол би бүр гэрт нь очиод хоол ундын зааж өгөөд үзүүлээд, харуулад, бариулаад, амсуулаад манай продуктуудаас ингээд сонирхоод танилцаж болно гэсэн үг. Окей. За тийм болохоор дараачихан хоолны хичээл болтлоо баяртай. Тийм болохоор хэрвээ асуух юм байх юм бол холбогдоорой. Манай бизнес сонирхож байгаа хүмүүс байх юм бол гэрээсээ хоол хийгээд одоо бид нар бол ихэнх одоо манай гэрээ эзэгтэй нар бол зүгээр өдөр тутмын хоолыг байнга хийж байгаа мөртлөө нэг нь ч төлбөр авдаггүй, нэг нь ч мөнгө авдаггүй, нэг нь ч цалин авдаггүй тийм үү. Тийм болохоор манай Salad Master-тай бид нартай хамтран ажиллаад гэрээсээ хоол хийгээд гэртээ хоол хийнгээ мөнгө олох одоо тийм илүү одоо орлого олох бүрэн боломж байгаа шүү. Гэрээсээ гарахгүй гэртээ хоол хийгээд гэрийнхаа хоол хийнгээ бас мөнгө олох боломжтой тийм боломжууд байгаа. Тийм болохоор надтай холбогдоорой. Тэгээд бүгдээрээ дараагийн хичээл болтлоо түр баяртай. За бай.